Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэнд би өнөөдөр дэлгэцийн хит хэрэглээ ба оюун ухааны дороотол гэдэг сэдвийг ярьж өгөх болно. Тэгээд дэлгэц өдөр болгон ингэж их үздэг хүүхдүүдийн ингээд тарих нь толгойгүй хүүхдээс ялгаагүй гэж байгаа хгүй энэ ном дээр. Яагаад тийм бэ гэхээр тэр хүүхд ингээд юмыг үзэж ингээд дэлгэц ингэж удаан ширтснээрээ яадаг вэ гэхээр чи юуны түрүүнд дэлгэц үзэхийнхээ өмнө нь чи ингээд ном унших ямар нэгэн ингээд өөртөө ирээдүйд хийж байгаагүй эсвэл мэдэж авч байгаагүй зүйлээ хийснийхаа дараа юм үзэх юм бол тэр юу чинь эсвэл тарих чинь боловсрч чадахгүй байснаар яах вэ гэхээр чи шинэ зүйлийг сурч чадахгүй. Яагаад шинэ зүйл сурах талаар би яриад байгаа вэ гэхээр өмнөх зүйл дээр бид бүхэн шинэ зүйлийг сурж иж оргилдогч болно. Өдөрт заавал 30 минутын дотор нэг зүйлийг ингээд шинээр сурж байх ёстой гэдэг талаар ярилцсан болохоор яагаад ингээд дэлгэцийг урт удаан ширтэж болохгүй вэ гэдгийн нэг тод жишээ нь бол энэ. Хоёрт гэх юм бол юу вэ гэхээр бид бүхэн Монголын хүүхдүүд ингээд маш ихээр дэлгэц үздэг. Тэгээд хамгийн гол нь дэлгэц өдөрт үзэж болно. Гэхдээ тодорхой хэмжээгээр зөв зохистой хэрэглэх нь зүйтэй гэж үздэг. Тэгээд бид бүхэн яагаад ингээд бус хүүхдүүдийн ингээд хэрэглэх хэмжээнээс хэтрэж ингээд илүү ингээд хэрэглээд байгаа вэ гэхээр бид бүхэн ингээд өөрсдийнхөө чөлөөт цаг завыг ингээд зөв өнгөрүүлж чадахгүй байгаа нь эцэг эхтэйгээ ерөөсөө ярилцдаггүй. Ингээд дотгошоогоо хүүхд гэж би хэлдэг штэ, нөгөө нэг ингээд сэтгэл хөдлөлөө гаргаж чаддаггүй, ингээд дотгошоогоо л өөрийгөө хумаад ингээд байдаг хүүхдүүд. Тийм хүүхдүүд ингээд ерөөсөө яах гээд байгаагаа ээж авдаа хэлж чадахгүй бол тэрийг мэдээд байдаг. Тэгээд ээж автайгаа ярилцж чадахгүйгээ улмаас ингээд өөрийнхөө ярилцж чадах найз нь дэлгэц гэж боддог. Тэгээд үүний улмаас бид бүхэн дэлгэцийг их хэрэглэдэг болдгоо. Тэр учраас дэлгэцийг хэрхэн хэрэглэхгүй байхын гол арга зам нь болохоор ээж автайгаа ярилцах, чөлөөт цагаа зөвөр өнгөрүүлэх. Гэхдээ чи ингээд 3 дахь факт нь болохоор чи юмыг үзэж болно. Гэхдээ тодорхой цагаас хэтрэхгүй байх. Чи би өмнөхдөр бас ярьсан штэ, ингээд өөртөө ингээд лист гаргачих. Ингээд жагсаалт. Тэгэхий бол чи ингээд тэр өдрийнхөө тэдд нь юу хийхээ чи өөрөө мэднэ. Мэдэхгүй байсан ч түүнээсээ хараад ингээд би чинь тийм юм хийн. Тэгээд яг тэр дундуура жоохон ингээд чөлөөт цагаараа утас үзье. Тэгээд дээрэс нь өөртөө ингээд шинээр нэг зүйлийг ингээд сургаад авчий гэд. Тэгэж чадах юм бол бид бүхэн ингээд уснаас салаа. Тэгээд дээрэс нь эрдэмтэн болоод тэгээд их зүйлийг хийж бүтээснээрээ оргилдогч болно. Тэгээд бид бүхэн өглөө оройд бол утас үзэх нь бол нэг хэрэгтэй зүйл биш. Тэгээд чи яг нэг өдрийн 1:30-аас 2 цаг ингээд 2 цагийн хооронд ингээд 30 минут ингээд өдөрт нэг 30 минутаас 45 минут юм үзэхэд бол чамд хангалттай. Гэхдээ дундуур нь мэдээч завсарлага авна. Ингээд тэгээд чи ингээд хамгийн гол нь юм үзэж явахдаа хамгийн гол нь өөртөө ингээд юм сурахыг хичээж юм үзэн. Тэгэхгүй ингээд юм үзэх юм бол чамд ингээд тэр чинь зүгээр ингээд тухайн үедээ ингээд ад жаргалын мэдрүүлээд чамд ирээдүйд ямар ч ашиг ингээд хийхгүй гэсэн үг. Тийм учраас чи ашиг ингээд өөртөө ашиг олохын тулд дандаа эрдэмтэд судлаачдыг ингээд Google, Facebook, YouTube-ээс ингэж хайж үзэх юм бол ингээд ирээдүйд чамд өөрт чинь хэрэгтэй. Гэхдээ зугаац ингээл наргааны зүйл бол мэдээж тодорхой хэмжээгээр байх нь ёс зүйтэй. Тэгээд дэлгэцийг зөв зохистой хэрэглэхийг уриалж байна. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баяртай.